хуулиуд байх ёстой. За тэгээд дараа нь Батлан хамгаалахын яам, Зэвсэг түвшний Жанжин штаб, Орхон аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн цэргийн штабын дарганаар зооны тулгуур үндэс болохын сэдвийн дор сурвалж зохион байгуулагдлаа. Батлан хамгаалахын яамны бодлого зорилтын талаар бригадын генерал Сайхан Баяр, Орхон аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын үйл ажиллагааны танилцуулгыг хурандаа Батцуур танилцуулсан бол орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн танилцуулгыг хурандаа Ванчин Хүнаар хийсэн юм а. Эсвэл одоо харгас шин чанартай болгох. Тэгээд Монгол улс бол батлан хамгаалах нэгдмэл тогтолцоотой улс. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо гэдэг ойлголтыг бол 3 үндсэн зүйлээс бүрддэг гэж хуульчилсан байна. За нэгдүгээрт нь нэгдмэл удирдлага төлөвлөлт үхий дайчилгаа, мэргэжлийн зэрэг суурилсан зэвсэг түвшинтэй байх. За 3 дугаарт нь бол бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт гэсэн ийм 3 ойлголтоос батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо бүрдэж байгаа. Тэгээ энэ удаагийн цугларалт маань бол үндсэндээ орон нутгийн хамгаалтын тулгуур ойлголтыг цэргийн штаб, аймаг орон нутгийн удирдлагуудад өгөх, үгээрээ дамжуулаад нийт ард иргэд орон нутгийг батлан хамгаалах бэлтгэлтэй болгох хууль эрхцэн үндсийг тавьж байгаа. 2018 онд улсын хурлын нэгдсэн чуулганаар орон нутгийн хамгаалтын хууль гэж цоо шинэ хууль батлагдаж гарсан. Энэ хуулийн заасны дагуу бол Монгол улсын аюулгүй байлгах, газар нутгийг бүрэн бүтэн байлгах, тусгаар улс байлгах энэ гол үүрэг бол нийт ард иргэдийн үүрэг юм аа. Тэр тусмаа аймаг орон нутгийн удирдлагууд, нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд бүх байгууллагууд, иргэд аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор Монгол улс аюулгүй байдлаа батлан хамгаалах үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэсэн ийм хуулийн дагуу орон нутагт энэ сургалтыг зохион байгуулж явуулж байгаа. 2015 онд Монгол улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсан. За батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгээр Монгол улсын батлан хамгаалах бодлогын тогтолцоо нь бол мэргэжлийн зэрэг суурилсан зэвсэг түвшин, нийт иргэний оролцоонд тулгуурсан орон нутгийн хамгаалалт, нэгдмэл удирдлага төлөвлөлт бүхий улсын дайсалгаа байна гэж тодорхой зааж өгсөн. За Монгол улсын батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үүднээс орон нутгийн хамгаалтын тухай хуулийг 2018 оны улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлцэн батлагдсан. За орон нутгийн хамгаалтын тухай хууль бол анхдагч хууль. За орон нутгийн хамгаалтын тухай хууль маань бол бүх шатны төрийн байгууллагууд иргэн хуулийн этгээдэд хамаарах ийм хууль байгаа. За орон нутгийн хамгаалтын тухай энэ анхдагч хууль бол орон нутгийг хамгаалах, за үндсэн хууль заасан иргэн бүрийн их орноо хамгаалах энэ үзэл санаа хэрэгжүүлэх, за орон нутгийн хамгаалтын харилцааг зохицуулах гэсэн энэ үйл ажиллагааг зохицуулах ийм хууль батлагдсан байж байгаа. За энэ хууль маань бол төрийн дурдсанчлан бүх шатны төрийн захиргааны төрийн байгууллагууд иргэн хуулийн этгээд хамааралтай учраас бид бүхэн 50 цагт болон онц болон дайны байдлын үед их орноо тэр дундаа орон нутгаа хэрхэн яаж хамгаалах вэ? Бэлтгэлийг бид 50 цагт яаж хангах вэ? За онц болон дайны байдал зарласан үед орон нутгаа хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг энэ харилцааг энэ хуулийн үрээр зохицуулж өгсөн байгаагаар онцлогтой. Тус сургалтаар орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах, аргачлал, томилгоот нэгжийн үүрэг бүтэц зохион байгуулалт, галт зэвсэг материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, даалгаваржуулах, тэдгээрийг ашиглах журам, орон нутаг дахь батлан хамгаалахын бодлого арга хэмжээний хэрэгжилт, цэргийн штабуудын үйл ажиллагаа, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм а. Энэ өөрчлөлтийн үр дүн бол шин чанарын өөрчлөлт